Өнөөдрийн бичлэгээр эртний шилжүүлсэн суулгана. Энэ компьютерийн доторх эрхтнүүдийг нь шинэ кейс рүү сольж хийнэ. За, задлаад бол болчлоо. Харж байгаачлан манай эрхтнүүд маань бол энэ игнэтэй байж байна. За, сольж хийх кейс нь болохоор энэ кейс байгаа. Thermaltake гэдэг брендийн A1 гэдэг кейс. Shueisha гэх Dragon Ball-ын эрхийг нь эзэмшдэг компанитай аль бие усаар хамтарч ажиллахдаа энэ кейсийг бол гаргасан. За яагаад би сонгосон бэ гэхээр Dragon Ball бол миний хүүхэд наснаасаа үзэж өссөн хамгийн дуртай аниме нэг учраас надад таалагдаж намайг татсан учраас энэ кейсийг бол авсан байгаа. Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа болоо эргээд орцгоё. Харж байгаачлан энэ бол motherboard буюу компьютерийн хавтан. За хүний эрхтнэр зүйрлүүл таны мэдрэлийн систем гэсэн үг. Мэдээж дотор нь бол AMD Ryzen 7800X 3D гэсэн CPU байгаа. 2 юм уу 3 дугаарт бол бичигдэх тийм сайн CPU байгаа. CPU-ний талаар ярьснаас CPU бол ер нь бол таны компьютерний тархил гэсэн үг. За харж байгаачлан энэ бол манай RAM буюу Random Access Memory. За монголоор бол шуурга сонирхой гэсэн эдэн маань байна. За RAM нь маш товчуур бол яг яадаг вэ гэхээр одоогоор идэвхтэй байгаа бүх аппликейшн болон процессуудыг мэдээллийг өөртөө хадгалаад за CPU рүү тэр мэдээллүүдээ явуулж маш хурдан ажилуулах зорилготой бол ашиглагддаг энд. Компьютер ухсрах хувцад бол RAM суулгах болон CPU-гээ суулгах бол хамгийн кайфтай мэдрэмжийг бол өгдөг. Гэхдээ болгоомжлох зүйл гэвэл CPU-гээ суулгахдаа бордон дээрээ маш болгоомжтой харьцахгүй бол доторх шүдийг сүрдийлэх боломжтой байдаг. За энэ ганцхан шүд сүрдийлэхэд цахилгаан болон буруу мэдээллүүд амжаад таны CPU эсвэл цаашлаад ер нь компьютер чинь тэр чигтээ бол яг ажиллагаагүй болох эрсдэл байдаг. Энэ юу вэ гэхээр энэ бол thermal paste байгаа. За энэ нь яадаг вэ гэхээр таны CPU болон кулерний heat sink буюу одоо кулернээс чинь ялгарсан халуун энергийг өөрлөгөө шингээж авдаг тэр металл хоёрын хооронд нь бол холбогч контакт бол үүсгэж өгдөг гэсэн үг. Та thermal paste-гүйгээр дан кулерийн heat sink-ээ ингээд тавьчих юм бол контакт нь багасаад таны CPU-нээс бол халууныг нь бол сорохдоо бол маш муу болно гэсэн үг. CPU хална, CPU-ийн талхаараа компьютер өөрөө унтарна. Тэгэхээр за цаашдаа бол бүр CPU өөрөө борд болон өөрийгөө шатаах бол эрсдэлтэй байдаг. Тийм учраас бол thermal paste-ийг бол маш зөв зохистой мөн анхааралтайгаар бол тавих бол маш зөв алхам байгаа. Ерөнхийдөө бол CPU-ний кулер хөргүүр маань болохоор ер нь бол хоёр янз байдаг. За нэг нь бол tower cooler буюу том металл heat sink-эн дээр сенс тавиад тэр сенс нь болохоор том металлаа бол хөрөх зарчмаар бидний одоо хэрэгжилж байгаа нь болохоор AIO буюу all-in-one хөргүүр байгаа. Энэ нь бол шингэн хөргүүр. Энэ радиатороор үсгүүн. Нэгээр нь хүүтэн кулент. За тэр кулент нь энэ дээрч хаалаад халсан буцаж ороод эндээ хөрөөд буцаж ингэж ирэх ташмаар бол явдаг. Энэ болтыг ер нь бол чангалахаас ер нь аль болох айхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ болт чанга байх тусмаа контакт нь илүү ойр гэсэн үг л дээ. За яагаад ийм давчуу бас ийм борд маань жижигхэн харагдаж байгаа вэ гэхээр өмнөх кейс бол харахад кейс маань бол их жижигхэн кейс байсан. Аль болох авсаархан өөхөрдөн бол харагддаг. Кейс маань өөрөө төмөр байсан учраас тог цохоод унтраад байсан болохоор нэлээ асуудалтай санагдаад энэ кейс рүү бол солигдож байгаа. Бас зөвлөгөөл та хэрвээ компьютер өөрөө ухсарж байгаа бол эсвэл ухсрахаар төлөвлөж байгаа бол хамгийн түрүүнд кейс болон бордныхоо зохицлыг бол судлах хэрэгтэй. Яагаад гэвэл борд маань өөрөө олон төрлийн хэмжээтэй ITX гэдэг хэмжээнээс ахуулаад EATX гэдэг төрөл хүртэл бол хэмжээ нь том руу явцдаг. За бидний борд болохоор бол ITX борд буюу хамгийн жижигхэн кейс зориулсан борд байсан учраас одоо том кейс рүү хийхээр жоохон алиан харагдаж магадгүй. Яагаад гэвэл дэндүү юм сул их зайтай борд маань өөрөө их жижигхэн болохоор би тэгтээ хамгийн анх компьютер усрахтаа бол хамгийн айдаг гэсэн юм маань болохоор сенслээд гэсэн. Айх гэхээс илүү
сурыг ээж сурсан чинь бас зөвхөн энгийн лид байсан юм байна лээ. Компьютер ухсрна гэдэг бол яг анх мэдгүй хүн тарахтуул нэр үнэхээр л юм. Өөртөө нөгөө мэддэг мэрэгэн цаахаар мэдгүй дэрийн цаахаар гэдэг шиг л ер нь бол байдیں۔ Гэхдээ яг ухсраад ихсний дараа бол үнэхээр лего ухсарж байгаа юм шиг гоё санагддаг шүү дээ. За энэ одоо кейс борчтойгоо холбох залгуурууд маань байна. Би л хувьдаа IT экспортыг зохиосон 5 дотсон л гэж боддог. За ер нь бол компьютер ухсрахад бол ухсардаг хүмүүс бол яг дуу нэгтээ энэ бол хамгийн хэцүү алхам бол гэж гэдэгт санал нэгдэн гэж би бол боддог. Хамгийн сүүлийн компонент болох GPU буюу Graphic Processing Unit. Ер нь бол график карт гэж бол их яригддаг. За энэ бол яадаг вэ гэхээр нэрнээс ойлгомжтой баг. Таны дэлгэцэн дээр байгаа зүйлсийг бол өвсүүлж өгдөг. Ер нь бол таны нүд гэсэн үг. Одоо компьютероор бол компьютерийнхаа нүд нь болж ажиллаж байгаа гэсэн үг. GPU-ийнхаа залгуурыг залгахдаа бол сайн орсон хэсгийг бас харахгүй бол дутуу залгуул гал авалцах ер нь бол бас маш өндөр аюултай.